Өнгөрсөн 10 жилийн хугацаанд өнөөдрийн эрх баригч нар ямар их олон хулгайг хийснийг бүгдээрээ мэдж байгаа. Ард түмэн мэддэг боловч өнөөдөр яг тэр хулгай хийсэн нөхдүүд энэ танхим дотор ихэнх нь сууж байгаа. Энэ хүмүүсийг төдгөлзүүлэх, хэгүүлэн татах ажил ерөөсөө боломжгүй болсон. Яагаад гэвэл 2024 оны 5 сарын 16-ны өдөр их хурлын тухай хуулинд өөрчлөлт оруулаад урд нь бол одоо хэрэг бүртгэлтийн шатанд одоо мөрдөн байцаагч хүсэлт гаргаад их хурлын гишүүнийг төдгөлзүүлэх асуудлыг прокурор оруулж идэг байсан бол ямар заалт оруулсан бэ гэхэд 45-ын 2-ын 3 дээр ялах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхийн өмнө ерөнхий прокурор их хурлын гишүүнийг төдгөлзүүлэх тухай асуудлыг оруулна гэсэн ийм заалт оруулаад энэний дагуу бол ерөөсөө хэрэг хэрний шалгалт шийдвэрлэх үйл ажиллагаа огт явах болсон. Их хурлын гишүүнийг дуудахтаар хууль хяналтын байгууллагаар орчдоггүй. Дээрээс нь тэр одоо янз янзын асуудал байлаа гэхэд тэр хэрэг нотлох баримт тэр бүгдийг цуглуулж гэр оронд нь үзлэг хийх, данс манс одоо машин дэргэд нь үзлэг хийх ийм найз нөхдөд нь гэр оронд үзлэг хийх ямар ч боломжгүй болсон. Ийм боломжгүй болсон болохоор нөгөө хууль хяналтын тэр хэргийн талаар нотлох баримтуудыг хангалттай авч чадахгүй учраас шүүх рүү шилжүүлж чадахгүй. Шүүх рүү шилжүүлж чадахгүй учраас нөгөө хүмүүс одоо дахин сонгогдоод байвал насаараа тэр хэрэгтэйгээ насаараа одоо энэ их хурлын гишүүн байх ийм боломжийг өөртөө авцсан байхгүй да. Тийм учраас одоо энэ ерөнхийлөгчийн оруулж байгаа энэ хуулийн мэдээж одоо зарим нэгэн асуудал нь бол шинэ ёс зүйн асуудлыг тодорхой тоож боломжгүй зүйлүүд байгаа. Энийг их хурлын гишүүд засаад явах боломжтой. Гэхдээ хамгийн гол нь энэ одоо хуулийн хүрээнд энэ одоо жишээ нь энэ хулгай зэдгийг хийсэн, энэ одоо ойлгол албан тушаалын гэмт хэрэг хийсэн, энэ бол одоо гэмт хэрэг байхгүй да. Гэтэл гэмт хэргийн хувьд хууль хяналтын байгууллага шалах боломжгүй болчиход байна. Тийм учраас энийг ёс зүйн дээд зөрчил гэж үзээд энэ хүмүүсийг эгүүлэн татах юм боломжийг энэ хуулийн дагуу нээн гэж үзэж байгаа. Дээрэс нь би өөрөө бас тэр 45-2-ын 3 буюу одоо шүүх шилжүүлэхээс өмнө одоо төдөлзүүлэх энэ асуудлыг хүчингүй болгоно. Ингэсний үр дүнд энэ их хурл дотор гэмт хэрэгтнүүд нуугдаж хаагддаг, зүхтаж байдаг ийм одоо болцоог бүгдийг хаана гэж үзэж байна.